Зохиолч Мишгийн Жавган 9 хүсэл 2 дугаар бүлгийн 4 дугаар хэсэг 8 дугаар сарын нарлаг халуун өдрүүдийн нэгэн ойрд бороо ороогүйгээс газрын хөрс гандан хагсаж өвс ногооны өнгөж нэг л зэвгэр харагдана. Хөшөөгийн хонхрын ганц том нуурч гадуураа шавар хүрээ татан удаанаар шаналсан хүний нүд шиг гархилаад нутгийнхны ярианаас үзвэл одоо даруйхан бороо хур бууж сэлбэхгүй бол энэ нуур малын ундаа биш малын там болж амаараа биш дөрвөн хөлөөрөө уудаг болно гэлцэн. Үндэ ч худаг ус ховртой энэ хонхорт гантай жил олон айл мал шавх нь цайны халбгаар түгээгээч ханахгүйд хүрхээр билээ. Ийм үед гүүний зэлний хавь газар ямар болох нь бүрч тодорхой. Адууны туурайгаар өнгөлөгдөн давтагдсан зэл хавийн хөрснөөс хөл гიშгэх тоолонд үнс чандруу мэт тоос шороо пүргэн халуунд тийрсэн адуу унгаач огоорон бие биеийн завсраар шурган шаваарлдаж хялгасрахаг ширүүн сүүлээрээ нүүр хорстол шавхчна. Палан өглөө гүүгээ авчирч уймагц бэлчээр алслан одсон хэдэн морд олж ирэхээр явсан учраас ялаа шумуул элбэгтэй гайтай халуун энэ өдөр олон унаг ганцаар татах хэцүү алба зоригт ноогджээ. Гэвч сүүлийн хэд хоногт эхийн өвдгөр хатгаад гүүг ганц нэргүй сайх болсон нь зоригийн хувьд санамсаргүй завшаан агаад хэрвээ ийм үед зориг эрэлд явж палан түүний оронд үлдсэнсэн бол явсан эссэн зовлон болж алсын нэгэн овоон дээрээс тэдний байдлыг өдөржин дурандаж суух буюу бодохтой ингэшиг эргэж хурган давхиж ирсээр өдрийг барах байсан гэхэд хэлсдэхгүй. Эднийхэн их халуун өдөр унаг наршин гэлцэн зөвхөн өглөө оройд нь сааж бусад цагт ихтэй унагтай нь тавьж нуур руу туугаад оройн сэрүү ортол тэнд нь байлгаж барьж уйдаг байсан атал энэ өдөр зориг нэргүйтэй олон уулзах шалтак хайгаад өдийн өмнөх саалтыг нэгээр сунгажээ. Ер нь зориг самдан гуанх нүүж ирж нэргүйг олж харсан анхны өдрөөс эхлэн боддог мөрөөддөг нь тэс өөр болж баяр бахтал төрүүлсэн сайхан аялгау зүрх сэтгэлд нь цаг ямагт нэвчин байх шиг санагдаад хүнгүй сэлүүхэн газар бол замын ногоо хөөрхий зангираад байна хөө зангийн бодхоор хөөрхийг өрөвдүүд байна хөө гэж сэтгэлд хоногшсон ардын нэгэн дууг аялмаар юм шиг нэг л хачин гэгэлзүүр болчихсон агаад бас угийн жаахан нэрлэхүүн уламж дэврэн гарсан ч орсон ч өмсөн зүүсний ажиж морин дээр явах цагтаа дээлийн хормойг байн ивж хүний нүдэн дээр эв хавгүй хөдөлгөөн үзүүлчихвээ гэж хичээж явдаг болжээ. Яагаад юунаас болоод ийм байдалд орсныг бүү мэд. Ямар ч үлгэсэн нэргүй барааг харах нь түүний амьдралдаа олж үзэлгүй болохгүй байсан юмны нэг юм шиг санагдаад зулай цаонтл шарах халуун нар түүн дээр нэрмэслэх хэдгэн шумуул ходоодны мухрыг хүртэл эврэмээр хуурай бүгчм агаар адаар зантай хусрангүү нүүр ам цогчих гээд айлгүйтж шарвганаад байдаг төвчээргүй унаг энэ бүхэн түүнд юу ч биш байлаа. Ийхүү дараагийн гүү сайх хугацааг төвчин ядаж хүлээсээр халуунд 40-од унаг ганцаар татах хүйтэн цай залгилахаас хэлбархан санагдсаар зөндөө урт хугацаа өнгөрчих шиг болоход самдан өвгнийд хулгасхийн орж очвол ээжинхээ ажил туслалцсан тэмээний ноосны мод түүж түүдгийг хилцж байсан нэргүй ажлаа орхиод задуулж хальширчсан хүүхэд шиг ухсах юм боллоо. Төрөөчийн гүү саалтнаас хойш их удаагүй байсан болохоор янжин лам авгаа гайхс янзтай толгой өндийлгэн гараа угааж сайлын халаатаа яран өмсчүү нэргүйд хандаж
Гүү саамших болсноо да хүүхэд минь гэвэл зоригийн зүрхний цохилт зогсчих шиг санагдав. Нар юу юугүй шатхна гэж нэргүй хизээ язааны гэрийн эзэгтэй шиг хинэггүй хариулаад 2 хувин тохойдоо өглөн гарч гүүн зэлний зүг 2 салаас үлдсэн хархан гизгээ санжилзуулан туйхан нарийн бэлхүүсээр ялимгүй хазааж чэжэ баг зэрэг түхийлгсээр ганалзан алхалаа. Энэ нь зоригт нэргүй бас л өөрөөр нь унаг татуулан хоёулахнаа гүйсаах хязгааргүй дуртай баяртай байгаадаа ийн яаран гарч ирэх шиг бодогдоод сэтгэл нь нэг л их аз жаргалтай. Зэлэн дээр хүрмэгц бүх унгыг барьж үнсэн ногт чагтыг мултлаад туучмаар ч юм уу луузангуй дуламгуй нэргүн аав ээж ер 3 гэрийн хүмүүсээ тэр байтугай энэ хорвоог бүхлээр нь үнсмээр санагдаж нэргүн араас юун дээр гიშгэж байгаагаач мэдэхгүй явлаа. Тэрээр нэргүйтэй юу ярих яаж эхлэхээ мэдэхгүй нэг л их дотроо цэлмтэл ярихын хүслэн болсон хүн арга ивэн олгүй байсаар эхний зэлэн дуусгав. Тэгээд Дэмил эхийгийн ивэлтэл хөхөөд эд сайхан эвлэгээний анхны саамыг шувхийн сормогц татаж авсанд тэсвэр алдан хөөхөн шөмбөр хошуугаан буулзуулан завжаараа сүүний хөөс сагуулan ангалзаж тогтож ядан тэмүүлж буй унганы хошуугаар хацрыг хаяа шүргүүлэн яаж байгаа юм бэ? Цаашхнаа татаач гэд хацраа урнаар хонхойлгон инэвхийлэхт нь сэтгэлийн наран өндөрт хөөрөн мандаж догдолсон тасалданг дуугаар энэ хөөрхөн унга чамайг үнсэх гээд байна шүү дээ. Бодвол хүүхэн гэж өөрсдөөсөө хөөрхөн ийм амтэн хүн олны дунд газар дэлхий дээр байдгийг мэдээлэл тэр биз гэж нэлээд зориг гарган хэлээд бас л цаа яршиг та хэмээсээр мөнөх гижиг хүрм инээ дээр дахин шагнахт нь олдошгүй юм олж үтсэн мэт болж зогслоо. Дүүний 2 хацраа урнаар хонхойлгон нүдээ жирвэлгэн инээх нь харж ханшгүй хагаад унгнаас нүүр буруулан гүүний сүвээ рүү шигдүүлэх нь өхөртмөр. Энэ үеэс зориг эрх биш ам хагарч дараагийн унгыг татангаа буцгай хэдэн үг солбоо. Танайх хаанаас нүүж ирж байгаа юм? Суман дээрээс юу хийж үсэн? Аав сургуульд мужаан хийж үсэн. Чи өөрөө? Би юу? Жирэмсэн эхчүүдийн амрах газар? Хөө, тэгвэл хүүхнүүдийн хүүхд гаргадаг туршлагыг судалж үсэн хэрэггүй. Палаа юм. Үйлчлэгч хийж үсэн байхгүй юу? Одоо тэгвэл удахгүй палан шиг олон адуучин шар хүүхэд сувуулжээ. Па, адуучин хүүхд гаргадаг байх гэж. Яаж мэд хэрэгвэ? Эхээс гарахтаа унаг унаад гардаг байх нь уу? Танаад өдөр орох гэхээр ааваас ч найгаад, шөнө орох гэхээр зүрх хүрэхгүй юм. Манай аав тийм хүн айхаар амтнаас ангид байна гэж үдээ. Горгүй. Хүргэн орох гэж санаарахаарч тийм халуун байдаг юм уу? Игчтэйгээ дими юм ярих гэж байж аман дээрээ алгадуулв да. Чи ч надад игчрэхээ дими баха. Намайг ахна гэж яриаг байхад ин ярилцж байтал нэг зэл дуусаад дараагийн зэл рүү орох болвоо. Яриа эд өрнөд ирэхээр ийм гай байдгаа. Одоо саамаа юулих, хувийн саваа ойртуулах гээд зөндөө их завсар гарна. Тэгэхээр энэ сайхан халуун яриа маань тасалдах болно гэж бодхоос зориг харамсах сэтгэл төрөв. Үндэ чи дараагийн зэл эхлэхэд хэн яриа үүсгэсэнгүй. Борооны өмнөх тэнгэр шиг дүнсгэр байлаа. Яриа хөөрөө өрнөөгүй цагт хэдгэн шумуулын дуу хүртэл халтай чанга чихэнд чиргүй. Нарны илчж урд урднаас тэсэх аргагүй хүчтэй шарах шиг болно. Зориг энэ байдал тэсч ядахтаа гүү сааж дуусаад босоход нь дэмөх байдлаар өдөж нэргүүн бэлхүүс рүү хуруугаар чичтэл тэрээр хотгосгийн дуу алдаад өвдөг дээрх хувинтай сүүгэн хазайлгаад цалигулчихав. Түүндээ их л харуулсан бололтой шогшрон гасалж
Адууны туурайн ормоор хонхойсон газарт тунсан саам руу хуруугаад үрээд духандаа түрхэн босч. Яаж байгаа юм бэ? Цагаан эдээ асгуулад. Тэгээд бас манай үүд онгорхой байхад гоочлоод байх чинь ээж харвал яана гэж учирлангүй аймтгай царайгаар өгүүлэв. Дараагийн гүг саахтаа тэд бие биенээс болгоомжлох мэт дуугарч цөөхөн байлаа. Гэтэл энэ үеэс нэг морь хөтөлсөн морьтой хүн тэднийг чиглэн айсвэн өөр чиглэлээр яриа үүсгэх далин болж саяын дүнсгэр байдлыг эвдэв. Тэр хүн багаахан биетэй гадна хоёр том богц тогсон мэт хөлөөрөө давчин савчиж морин дээрээ урагш бүгцийн ив хавгүй суусан нь морьныхоо явдлаас бүх биеэрээ төрүүлж явах шиг агаад энэ үед морин нэг зог тусвал яавч тогтмохгүй. Яг л морьныхоо омруунд толгоогоороо буумаар харагдана. Сайхан тулаад ирсэн болдожээ. Тэрээр ирүүт минь тусчгүй морьноос оож буулгүй өврөө уудалж захидлын дугтуй гарган ирээд. Зоргоо, үүнийг харав уу? Жаатай. Палан чимтдарч хоёр байгаа юу? Гэж шуурганаар ярьж байгаа юм шиг хашгичв. Би. Тэгтээ одоогоор эзгүй байгаа. Чи бууж унах таталцаач. Шонгийн модны орой суусан хэрэг шиг гаагчаад байх чинь юу болов? Гэж зориг хэлв. Тийм ээ. Тэгээд бас бяслаг зуугаад гэж болд хэлээд морьноос тэмээнээс босоо буух мэт гулган буулаа. Майнер чин цаад хэдийгээ явгалж үлдээгээд хос морьтой хэсч явдаг болоо юу? Хаанаас та унаагаа солих гэж яваа юм байхгүй юу? Найз минь түргхэн хоёр номхон морь бариад өг. Али. Муу шаариг дагах гэж зовоогоод тэгэхээр нь энэ халуун наранд гэрийн гадаа хошлонгоос уяад орхичихсан. Сүйд боллоо. Түргхэн буцъя. Үй нэрэ шаариг чин том болж гин үү? Том болохоор барах уу? Заасан хэлснийг амархан сурч авч байгаач гэж жигтэйхэн. Өдид айгүй бол уяагаа тастаад араас мөрдөөд ирж яваах. Чи юун захидал гаргаж ирж гайхуулаад байваа? Яагав ангийнхнаас ирсэн захидал? Тэд нэрээ юу болж байна гин? Маш их сантай. Чи өөрөө унш. Унш. Бид цөмөөрөөч уншсан, ганцаараач уншсан. Тэгээд бас үүнийг та нарт уншуулах гэж яарад бидэнд бас энэ тэндээс зөндөө захидал ирж байгаа танихгүй цэргийн ахаас захидал ирсэн. Байгальд бүр нууж уншдаг захидал хүртэл ирсэн гэд боддоо. За тэгвэл чи унах татж бай. Би уншаатий. Тэг маа. Тэгээд төргөн шиг морь бариад айл. Чи дөнгөж ирчээл юунда яардаг юм бэ? Палан гэрхээр унаагаа бариулж ав. Би чадахгүй. Чаавас адуучин гээд өнгөрөөд байсан чинь аливдээ. Бяцхан боёо минь. Яаралгүй айрыг уугаад яв. Тэдэндээ ч аваачж өг. Би чамд самдан гуайн хоёр жижиг борвиг гуйгаад өгье. Би тэр ярихгүй. Муу нохоо хэзүүд нь. Ухаа. Тэр нохоон гөлөг нөхдөөс чинь илүү хэрэгтэй байна уу, аа? Тэд чинь айрг уухсан гэж тэсч ядж байгаа да. Ойрхон мөртлөө нэгэн ч ирэхгүй юм. Тэгээд цөмөрөө сайн биз дээ. Сайн. Яриа юу ах вэ? Тэд муу шаригтай минь адил ямар гадаа наран дуяатай байгаа биш. Тэгээд ч бид 10 гаруй 20-од настай том хүмүүс. Харин шариг бол нэг нас ч хүрээгүй. Бүрэн хүрээгүй шүү. За болоо. Нөгөө л нохоогоо яриад эхэллээ. Хүй, зоргоо. Нохоо ер нь хайрг уудаг болов? Сургуул уун да тий. Согтохгүй байгаа хэмээн болд унаг татгааж мартан шаарга ярьсаар л зогслоо. Хөөе, чи нэг унаг тайлж байгаач гэж зоргийг шавдуулахад сая цочсон мэт болж зээл рүү очоод том зэрд унганы толгой руу айсан янзтай харсаар ойртож ядан байна. Болд унгыг морь шиг санапалтай зөв талаас нь ойртох гэж ядхагаад цаад унг нь буруу талаасаа очихоос нааш хавтуулах шинжгүй үргэж халирн байна. Үүнийг ажсан нэргүй гинт час хийтэл инээд алдахад зориг эргэж хараад. Хөөе, нохой сургагчаа. Нөгөө талаас нь очооч гэхэд болд гайхсан янзтай зог тусч. Үгүй морины бол энэ талаас нь л морддог үсттэй. Тэр ямар хамаатай юм бэ? Наадах чинь морь биш унаг.
Тэгээч унах гээгүй гүү саах гэж байна. Нэргүй болдыг сонирхсан янзтай харж инээсээр л байлаа. Тэрээр ийхүү мөнгөн байж нэг унаг тайлаад адууны дунд орж явснаа гинт. Зоргоо нааш ирээч үүнийг хараа гэж хашгирав. Зориг тэр рүү нь харвал мөнх анхны өдөр зоригийн уургыг хугалдаг бөөн сүултээ хар морь сүүлээрээ ялаа үргэн зогсно. Яава юу вэ гэвэл болд үнэхээр гайхаж барахгүй байгаа бол та. Энэ халуун өдөр хөлдөө сүултээ морь байж байдаг. Бусдынх нь зүгээр л байна шүү дээ гэж хоёр нүд нь орой дээрээ гарах шахан хэлв. Зориг тэслгүй инээд алдчихлаа. Түүнд унганы эхийг зааж өгөхөөр дагуулад явж байсан нэргүйч явах тэнхэлгүй болж суун туслаа. Бүр нүднээсээ нулимс бөмбөртөл инээв. Урдны хүмүүс бадарчин явсан газар балагтай, батхан суусан газар өттэй гэж ярьдаг шиг шин залуу малчдын ирсэн энэ нутаг хавар болдын явсан газраас заавал нэг инээдтэй хөвгтэй юм уу балагтай юм дуулддаг болж наадууланч болдын паян гэлцдэг болжээ. Болдын паян сум дээр анх ирсэн үеэсээ эхэлснийг бид мэдэх билээ. Оргож босчгээд эрэл сурал болсон тэр өглөө хөдөө суур руу явхаар машин дээр юм атчихсан хүүхдүүдийн нэг нь "Хүй, тэр юу вэ?" гэж хөхүүн дуугаар хэлээд сумын хоршооны зүг заахад цөм дэрхэн харвал яахаргүй болд нь дүрээрээ нилээд ядарч хөлн сулдсан бололтой. Бас нэг юм хормойлчихсон айсуй. Саяхан болтол царай даран байсан мөнөө хідэн хүүхэд дорхноо дуу шуу өнгө зүс орон тэр рүү гүйлдэж тэднийг үтгэхээр ирээд байсан нэгдлийн хариуцлагатан нарч өөдөөс нь өөрийн ирэхгүй алхлаа. Тэрээр чон шиг чихтэй нэг халтар гүлэг хормойлчихсон хөлсөө малгаагаараа шударсаар ирв. "Хүчиг чи яач вэ? Чамайг ирж бөөм дажин болоо доо." "Тэгнэ, манай болд дорой суурьтай дотроо бодолтой ир" гэлцсээр хүүхдүүд тэрнийг бүчин авч зарим нь бүр тэврэн талархч байна. Сумын эвлэлийн хорооны даргач аймаг руу ярих гэсэн бололд холбооны салбар руу хөлийн хурд мэдэн гүйлээ. Болд "Энэ шайргийг барих гэж хөлөө хологтол туугаад" гэж нэлээд гимшингүй хэлв. "Юун шайрг? Эн чин танай нохой юм уу?" гэж нэг хүүхэд асуухад болд "Биш л дээ, тэгсэн ч гэсэн" гэж мохоохон хэллээ. "Тэгээ чи нэрийг яаж мэдсэн юм? Нэр өгчихгүй юу?" "Бас их нэр өгдөг ир байх нь. Аль хэр олон айлын хүүхдэд нэр өгсөн битээ" гэлцэн шуугилдэж тэгтэл тэднийг үдэхээр ирээд байгаа нэгдлийн орлогч дарга "Энэ нөхөр чи яасан балагтай хүүхэд вэ? Тэр мо золбон гүлэгтэй юунд хөөцөлдөв? Мал маллах гэж ирсэн болохоос нохой маллах гэж ирээгүй үсттэй гэж зандрангуй асуухад болд үсэйлж духуйгаад "Малчин хүнд хотож сайн нохой хэрэгтэй гэж аав хэлсэн юм" хэмээн итгэл муутайхан дуугарав. "Зөвхөө эрг хүнтэй боддгол бодол" гэж дамбигой тэндээс дуун алдлаа. Орлогч даргын хямсгар байдал чи баг зэрэг зөөлөр бололтой. "За хүүхэ, нохой ч эргүүгийн урхаг тарьдаг юм шүү дээ. Тэгэлэр чамайг нөхөр малын эмч нар нэг нүдээрч харахгүй" гэж цаашлуулах маягаар хэлэхэд болд тулгамдан бодол хийлснэ. "Эргүүг мэс засал хийж эмчилдэг гэж сонин дээр бичсэн байсан шүү дээ. Тэгээд ч эргүү гэдэг чинь ариун цэвэр дэг журамтай байвал заавал гарах албагүй гэсэн байна лээ" гэж нилээд том хүний буйртай хэлбэл дамбигвай. "Хөөе хараач, бас уншиж судалчихсан байх нь" гэж хажуудах хүнээ айлгүй хүүхэн шиг нудраад "Хүүхэ, дөргөн орж хоолоо ид. Эртгэ явж мал ахуйгаа хүлээж авна" гэв. Гэтэл замд гарахаар бэлтгэн машиныхаа энд тэнд гарч эрг шургыг үдж байсан жолооч нүд ирмэн. "Наад муу гөлгөө яадгийн билээ дээ. Маа нэгдлийн машин дээр нохоо ачих дүрэн байхгүй дээ.
Хормоолоод л араас бидний мөрөөр явган явж очихоос гэвэл болд үнэмшсэн юм уу? Зориуд үнэмшсэн дүр үзүүлсэн юм уу? За гэж гудиггүй хэлв. Тэр хавьд байсан хүмүүс бүгд хаа хаа хээ хээ хөхрөлдөж бөөн шууган боллоо. Хүүхдүүд түүний хоол идэхээр орсон хойно зарим нь гүйлгийг маллаж, зарим нь юмыг ачив. Бас зарим нь болдод атаархсан ч юм уу, үнэхээр хэрэгтэй гэж бодсон ч юм уу, ойр зуурт ямар нэг гүйлэг ноход хайж гүйлдлээ. Болдын балгаар ийн үд өнгөртөл бужигнаад суур хот руугаан сая нэг юм хөдлөхөд болд шааргаан үсрээд буучхвэ гэж сэргийлэн машины твшний голд сэгсчих донцлогооны аяар тэвэрлдэж зууралдан явсан агаад тэрээр энэ нохойгоо сайн хотож сайн анчин болгоод зогсохгүй нохойтойгоо хоёул эл нутагт ардын цирк үндэслэн байгуулнаа хэмээн ярьж нөхдийнхөө инээдийг барж явсан ажээ. 2 дугаар бүлгийн 4 дугаар хэсэг төгсөв.